Засгийн газар өнөөдөр ээлжид бусаар хуралдаж хуралдаанаар махны үнийн өсөлттэй холбоотой шийдвэр гаргалаа. Сайн байцгаана үзэгчдээ мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Бат Хүрлийн Цэрэн лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Орос улсын улсын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн эрүүл мэндийн байгууллагын гэгээн Пантелеймон эмнэлэг Улаанбаатарт буудлаа. Үнийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлалаа. Нийслэлийн засаг дарга Нямбаатрыг үүрэгт ажилласан чөлөөлж мөх хотыг төр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Орон нутгийн музейн дийлэнхэн зориултын бус байранд үйл ажиллагаа явуулж байна. Цар цааны гаралтай бэлтгэл дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртжээ. Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн гэгээн Пантелеймон эмнэлгийн галт тэрэг манай улсын төмөр замын дагуух өртөө зөвлөгийн төмөр замчид нийслэл аймгийн орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр хүрэлцэн ирээд байна. 5, 6, 2, 8, 3, 2 или 3. Так. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Росотручсан ангилалтай хамтран сэтгэлийн дэм төслийн хүрээнд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Алслагдсан бус нутгийн иргэдэд мэргэжлийн чанартай эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 14 вагоноос бүрдсэн хөдөлгөөнтэй эмнэлэг нь хамгийн сүүлийн эмчилгээний онцлогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Поезд был изготовлен в 2020. Энэ вагон 2024 онд анх хийгдсэн. Бид тус оныхоо 8 сараас хойш ажиллаж байна. Галт тэрэг маань үнэхээр өвөрмөц. Энэхүү галт тэргийг Оросын холбооны улсын ерөнхийлөгчид санаачилсан нийгмийн төслийн хүрээнд байгуулсан. Оросын холбооны улсын алс орондын 8 бүсэд бид ажилладаг. Манай галт тэрэгэнд манай улсын зарим эмнэлэгтч байхгүй шинэ төхөөрөмжүүд бий. Эдгээр төхөөрөмжүүд маань хиймэл оюухан ашиглаж ажилладаг. Эмнэлгийн галт тэрэгний эмчнэр дотор мэс засал эмэгтэйчүүд, хүүхэд, шүд, нүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг онцлогоог хийх юм байна. Для диагностики глаукомы. Би нүдний хатангаралаас үүдэлтэй даралт байгаа эсхийг эхлээд үзнэ. Энэ авторефрактометри гэдэг төхөөрөмж үүгээр нүдний хол ойрын хараа муудсан эсхийг шалгаад дараа нь нүдний харах чадварыг шалгадаг юм. Шил зүг шаардлагатай бол бид рецепт бичиж өгнө. Очковой коррекции, то есть очков выписывают. Гэгээн Пантелеймон эмнэлгийн галт тэрэг замын өдөртөө сүнслэг онцлогоогоо 5 сарын 19-нд эхлүүлж 6 сарын 3-нд хамгийн сүүлд Сүхбаатар хотод саатна. Харин Улаанбаатар хотод 5 сарын 26, 27, 28-нд байх юм байна. Үзүүлэх хэрэгэд иргэний үнэмшилтэйгээ ирэх хэрэгтэй. Бид бүх төрлийн үзлэг онцлогоог өн төлбөргүй үзүүлнэ. Гэгээн Пантелеймон эмнэлгийн галт тэрэг өглөө 8-аас 18 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Доржин Цэнгинжо, Евгений Паулов, Аист Глобал. Засгийн газрын ээлжид бус хуралдаанаар махны үнийн өсөлтийг хязгаарлах нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. За өнөөдрийн байдлаар 1400 тонн нөөцийн мах байгаа гэвч үүнийг нийслэлийн ерөнхий менежерийн даалгавраар иргэдэд зараагүй байна. Нөөцийн махтай холбоотой мөн махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж сая засгийн газрын хуралдаанаар баталлаа. Татварын байгууллагын мэдээгээр 2500 тонн мах нэмэгдсэн өртгийн албан татварын баримттайгаар зарагджээ. Харин үлдсэн 2500 тонн мах хаа байгааг тогтоох хэрэгтэй байна. Мөн нөөцийн махыг худалдаалах 600 гаруй цэг байгаа гэж нийслэл мэдээлсэн ч хяналт шалгалтаар 300 орчим байгаа нь тогтогдчихэ. Үүний 250 орчимд нь сүүлийн 1 сар нөөцийн мах ирээгүй байна. Эдгээр асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Мөн нөөцийн мах 1400 тонн байгаа эсхийг ч шалгаж байна гэлээ. Нийслэлийн удирдлагууд махны үнийн өсөлтөд зориудаар нөлөөлсөн байж болцсошгүй үндслэл тогтоогдсон тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрыг огцруулжээ. Нөөцийн махны хүртээмж өмнүүдийг нэмэгдүүлэх, түгээлтийг нэмэгдүүлэх ийм асуудал байгаа. Нөгөө талдаа хамгийн чухал зүйл бол энэ нөөцийн мах 2020 5 онд гэрээ байгуулагдахтаа тогтоосон үн буюу хоньны махыг 13,000, үхрийн махыг 15,000 дээр барих ийм л гол агуулгатай ийм шийдвэрүүд бас гарлаа. Энэ махыг борлуулах явцад гарч байгаа алдаа дутагдлуудыг бас засах, сайжруулах ийм зүйлүүд бас энэ дээр тусгагдсан. Нэгдүгээрт бол юу гэдгийг нэг хүн дээр их хэмжээгээр нь олгох энэ асуудлууд, дээрээс нь ий баримтаа шивэхгүй байх гэх мэт энэ асуудлуудыг шийдэхээс гадна ий баримтгүйгээр борлуулсан мах байгаа бол
тэрийгэ эргүүлж нөхөж энэ нөөцийн махны хангалт руу оруулах гэдэг ийм одоо шийдвэр гарч байгаа. Нөөцийн махны худалдаалах хугацааг 7 сарын 1 хүртэл сунгажээ. Мөн зах зээлд зарагдаж байгаа нойтон махыг татаж нөөцийн махны үнээр зарах ажлыг хийхээр болжээ. Малчны хотноос гарч байгаа мах 4-5 дамжлага дамжин иргэдэд хүрдэг байдлыг ч арилгах арга хэмжээ авахар болсон байна. Нийслэлийн засаг дарганы 1-р орлогчоор дөнгөж томилогдоод байсан Мөнх хотыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг төр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Зарим үйл явдлын мэдээллийг одоо цөөн үгээр хүргэе. Нийслэлийн засаг дарганы 1-р орлогчоор Баянзүрх дүүргийн засаг дарга гасан жаргал сайхныг томилоод байсан. Гэвч түүнийг өнгөрсөн баасан гарагт чөлөөлж нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Мөнх хотыг томилжээ. Харин өнөөдөр ерөнхий сайдын захирамжаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрыг өөрсдөө ажиллаас нь чөлөөлж түүний оронд Мөнх хотыг төр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Хотын ажил тасралтгүй байх ёстой. Хотын иргэдийнхаа өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 2026 онд хэрэгжүүлэхээр зорьсон зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө энэ ажлыг алхам зогсоохгүйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээж ажиллана. Одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчид 14 хоногийн дотор дараагийн хотын даргаыг сонгож ерөнхий сайдад уламжлах юм. Төрийн жинхэнэ албанд ажиллах боломжийг нэх төрийн албан хаагчийн энэ оны 2 дугаар улирлын шалгалт оронд яар захимаар нэгэн зэрэг эхэллээ. За энэ өдрийн төрийн албаны ерөнхий шалгалтанд улсын хэмжээнд бол 2321 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 1157 иргэн, орон нутагт 1164 иргэн шалгалтанд орцохоор бүртгүүлээд байна. Мөн энэ өдрөлд хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэн өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нөхцлөөр шалгалтанд хамрагдахаар бэлтгэд ажил хангагдсан байна. Төрийн албаны шалгалт 3 хоногийн туршид үргэлжлэнэ. Өдөрт 4 ээлжээр нэг ээлжид 100 хүн шалгалт өгөх юм. Өнгөрсөн 7 хоногт 9 дүүрэг 52 сумыг хамарсан 147 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгджээ. Үүнээс 109 ахуйн 15 ой хээрийн гал төмөр байв. Мөн 2 удаа хүчтэй салхишуурга дэгдэж 2 удаа биологийн гаралтай аюулт үзэгдэл болжээ. Түүнчлэн хүний үйл ажиллагаатай холбоотой 16 осол гарчээ. Онцгой эдлийн алба хаагчид 6 хүний амь насыг авран хамгаалж 48 хүнийг утаачлалтын бүсээс аюулгүй газар руу шилжүүлсэн байна. Хилийн 23 бомбоор өнгөрсөн 7 хоногт 115 орны 145 мянга гаруй зорчигч болоод 25 орны 149 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Хилийн зөрчил болоод хилийн дэглэмийн зөрчил тулс бүр 1 удаа гарсныг Тэг 218 Тэг 277 дугаар ангийн хэлчихэд хил орчмын дэглэмийн зөрчил 3 удаа гарсныг Тэг 166 Тэг 146, Тэг 243 дугаар ангийн хэлчид тус илрүүлжээ. Мөн бэлчээрээр мал улсын хэлд тулсан 3 удаагийн зөрчил гарч Тэг 311, Тэг 101, Тэг 287 дугаар ангийн хэлчид илрүүлсэн байна. Түүнчлэн ой хээрийн 3 удаагийн төмөрт хэлчид хамтран ажиллажээ. Манай улс анхудаа дэвшилтэд технологи бүхий улсыг гүн цэвэршүүлэх үйл дүртэй боллоо. Өмнө нь ундны усны 7 их үүсэр нийлээд нийт 50-аас 70 шоо метр усыг гаргадаг байсан бол шинэ үйлдвэр ажиллаж эхэлснээр 50 шоо метрээр нэмэгдэж цэвэр усны хангамж 80 хүртэлх хувиар нэмэгдэнэ. Мөн үүгээр мянганы сорилтын корпорацийн 2 дугаар компакт гэрээний хэрэгжилтэд дуусаж шинээр ашиглалтад оруулсан ус хангамжийн баруун их үүсрийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын захиргаанд шилжлээ. Байгаль нурт аялж явсан гэр бүл Лиотик 2 байгаль нурт хүүхэлдэйн киноны Батар Луфи далайн хавтай таарлажээ. Далайн хавыг анзаарсан тэд болгоомжтой ойртож түүний үүр буюу амьдардаг газрыг нь олжээ. Гэтэл нүхнээс далайн хав сонирхсан янзтай гараад иржээ. Тэр айсангүй, нуугдсангүй. Харин сонирхолтойгоор биднийг ажиглаж хажуугаар нь сэлж байлаа. Яг л бид түүний эртцэд зочид мэт. Тэр Луфитэй маш адилхан байсан гэж аялагчид ярьжээ. Ice Global-ийн цөөх хормын мэдээ байлаа. Амжилт хүсье. Манай улсад төр болон хувийн эзэмшлийн 56 музей ажиллаж байна. Гэвч орон нутгийн музей, нийслэлийн музей хоёрын хөгжил газар тэнгэр шиг өөр байна.
Орон нутгийн музейнуудын хувьд байр сав боловсруучны асуудал нэн тэргүй шийдэх ажил болоод нь. Завхан аймагт ихтэл Албартны музей, орон нутгийн судлах музейгс 2 музей бий, хоёулаа зориултын бус байранд үйл ажиллагаа явуулж байна. Толгомж байгаа асуудал бол одоо зориултын барилга байгуулна юм уу та. Тэ. Нэг нь бол одоо 53 онд, нэг нь бол одоо 73 онд баригдсан. Одоо ийм аж ахуйн аргаар баригдсан. Барилга төвд ажиллагаагаа явуулж байна. Одоо 11,000 Завхан аймгийн болоод бүс нутгийнхаа 10 одоо түүх соёл угсаатны зүй археологийн 11,000 орчим үзмэрийг одоо эдүүдгийн зүйлийг хадгалж хамгаалж одоо олон нийтэд сурсан таниулдаг. Мөн өнгөрсөн жилийн сонгогдлоор тус музейн боловсролын ажилтныг ажиллаж салжээ. Орон нутгийн музейд байгаа соёлын үеийг бүрэн бүтэн хадгалахын тулд зориулалтын байр мэрэгжилтэй боловсруулалтын шаардлагатай байгааг судлаач дэрж байна. Аймагуд бол харьцангуйгаар одоо музейн барилгуудаа шинжилж байна. Хүний нөөцөө одоо чадахжуулах юм гарч байна. За тэгээд энэ болохоор захимжих, сургалт явуулах, хүний нөөцөөр суралцах юмнуудаар бол ялгаагүй гарна. Аймгийнхаа түүх соёлыг судлах хийх шаардлагатай болж байгаа. Юу н аймгийн музейд байхын өв болж байхын энэ дээр идэвхжитгэлтэй ажиллахаар ерөөсө хүний нөөцөл Монгол улсад музей хүний нөөцөл тулгамдсан байдалд хүрсэн байгаа гэдгийг эндээс харж болох юм. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа музейнүүдэд 300,000 орчим соёлыг хадгалж байна. Орон нутгийн музейн хувьд эдгээр өвөө сэргээн засварлахын тулд заавал соёлын үеийн төвд явуулдаг. Мэргэжсэн боловсон хүчин байхгүй учраас газар дээр нь сэргээн засварлах боломжгүй байдаг байна. Тэр тусмаа энэ одоо соёлын салбарын албан хаагчдын цалин олсны бодлоготой уялдуулаад яг мэргэжлийн албан хаагчд өөр салбар руу шилжих юм асуудал энэ дээр их харагдаж байгаа. За мэдээж хөрөнгө оруулалтууд мэдээж нэг талдаа бол байна. Хөрөнгө оруулалтаас гадна яг энэ хүний нөөцийн бодлоготой нь уяхгүй энэ музейн салбарт бол энэ түүх соёлын үеийг хамгаалах асуудал дээр онцгойлон анхаарах тийм хэрэгцээ шаардлага байна л гэдэг харагдаж байгаа. 2016 онд музейн үеийн тоолго болох үед л орон нутгийн музейг жин хэмжүү зэрэг эд зүйлсээр хангасан байна. Үүнээс хойш шин зүйлсээр огт хангаагүй байна. Мөн цомогтгол цалин баг зэрэг олон шалтгаанаар ажилчид өөр салбар руу шилжиж байна. Орон нутгийн музейн хөгжлийг нийслэлтэй ойртуулахын тулд зориулалтын байртай болгох, ажилтны цалиг нэмэх гэд олон асуудал байгааг Дэлхийн музей өдөр зориулсан хурлаар судлаачид ярьж байлаа. Сонирхуулахад олон улсын музейн зөвлөлөөс 1977 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг олон улсын музейн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр аль биесээр баталсан юм. Энэ өдөр нь музейн нийгэмд гүйцэтгэх хүргийг олон нийтэд таниулах, соёлын үеийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих, музейн хүртээн чиг нэмэгдүүлэх, мөн боловсрол, соёлын үн цэнийг сурталчилан түгэхэд оршд юм а. Өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх музей зуны цагийг урьдчилж, амралтгүй өдөр бүр ажиллаж байгаа юм. Доржин Цэнгэнжүү Евгений Павлов ганц тулгын төгс соёлын жаргал. Аист глобал. Хүний нөөц байгууллагыг 23 оноос тус Манай эрдэмтэд царцааны гаралтай бэлтгэл бүтээж уг бэлтгэл саяхан дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медалийг хүртжээ. Малын эмнэлгийн эм судлалын хүрээлэн төрийн бас байгууллагын захирал академич шинжлэх ухааны доктор профессор Гамболт Тэргүүтэй хэсэг эрдэмтэд зар цааны гаралтай бэлтгэл бүтээж саяхан дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртээд байна. Уг бэлтгэлийг бүтээхийн тулд 1990 оноос ажиллажээ. Эхний шатанд зар цааны түүхийн эдэд биологийн ямар этвэгт бодис байна, түүнийг ямар чиглэлээр хэрэглэж болох вэ гэдгийг судалсан байна. Дараа нь судалгаандаа үндэслэн зар цааны түүхийн эдийг ашиглан малын болон хүний амьсгалын замын өвчин болон янз бүрийн шархыг эмчлэх мөн дархлаа дэмжих бэлтгэл хийж болох юм байна гэсэн онлайн үндэслэлийг гаргажээ. Ингээд Acretract нэртэй бэлтгэлийн технологиг гаргаж авсан байна. Тэгэхээр бидний энэ одоо байж байгаа энэ бэлтгэл бол дотроо одоо уурах нэгдлүүдийг агуулдаг. Тэр дотор амийн хүчлүүд байна. За тэгээд пептидүүд байна. За мөн одоо төрөл бүрийн макро, микро элементүүд өөрөөр хэлбэл эрдэс бодисууд агуулсан ийм бэлтгэл байна. Тэрээр энэхүү технологи дээрээ үндэслэн 2009 онд шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалжээ. 2015 онд түүнийг гаргаж авсан энэ бүтээгдэхүүн нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медалийг хүртэж бүгд найрамдах Солонгос улсын оюуны өмчийн газрын органик бүтээгдэхүүн гэсэн батламжийг авчээ. Мөн Монгол улсын 2 удаагийн оны шилдэг бүтээлээр шалгарсан байна. Тэгэхээр энэ бол одоо нөгөө хими юуны ангиллын талаас аваад үзэх юм бол био органик идэвхжүүлэгч ийм л одоо бэлтгэл тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бид хамгийн гол нь түүхэн эдийн хувьд бол бас одоо олдт сайтай. Өөрөөр хэлбэл одоо Монгол орнд байж байгаа 110 гаруй зүйл зарцаа байдаг. Тэр зүйл зарцаа дотроос бидний судалгаагаар бол нэг одоогоор бол нэг 6 зүйлийн зарцааг бол маш одоо эм хийхэд түүхэн эдийн авахд шинж чанар
одоо нөгөө стандарт шаардлагын хувьд бол хангаж байгаа ийм одоо зарцааны зүйлүүд байгаа юм. Тэгэхээр энэ зарцааны зүйлүүдийг бид нэр энэ газар тариалангийн бүс нутгаас бол авдаггүй. Яагаад бол газар тариалангийн бүс нутгад энэ зүрийн бордоо, пестицидүүд хэрэгжилж байгаа. Тийм учраас бол бид нэр аль болох одоо бэлчээрийн ялангуяа одоо энэ тал хээр говийн бүсийн нутгуудаас бол зарцааныхаа дээжийг авдаг юм учиртай. Акретракт бэлтгэлийг хамгийн анх 1993 онд мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хор судлалын лабораторид үйлдвэрлэж байжээ. Харин өнөөдөр тусгай зориултын цэхэд уянга 8 нуур компанид үйлдвэрлэж байна. Одоогоор шингэн хэлбэрээр үйлдвэрлэж багахан хэсгийг шахмал болон хуурай технологиор гаргаж байна. Мөн гамболт тэргүүтээ эрдэмтдийн өхрийн дэлгүүнээс гарган авсан бордвор гэдэг бэлтгэл үйлдвэрлэлд нэвтрээд байгаа бөгөөд малын эдийн өсөлтийг сайжруулж малын амьдын жинг нэмэгдүүлдэг нь тогтогдсон байна. Тэд цаашид эдгээр бэлтгэлээ улам сайжруулж малаас хаягдмал дайвар бүтээгдэхүүнийг өртөг шингэсэн хэрэгцээт бүтээгдэхүүн болгохоор зорж байна. Жанчевдэрч Баттэрш, Евгений Павлов, Гантулга төгс аюун жаргал, Iced Global. Хэрхэн үзэгчдээ та бүхэнд даваа гарагийн мэдээний хөтөлбөр хүрлээ. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Баяртай.